Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр Gen Z залуусын санхүүгийн мэдлэг Millennials үеийнхнээс илүү сайн гэх сэдвээр ярилцъя. Монгол банкны судалгаанаас харахад Gen Z үеийнхэн бусад үеийнхнээс санхүүгийн мэдлэгийн хувьд илүү ээжээ. Улсын хэмжээнд 15-аас 69 насны 1947 хүнийг хамруулсан судалгаагаар нас ах их тусам санхүүгийн мэдлэг буурхин тогтоогдсон байна. Судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь Gen Z буюу 18-аас 24 насныхан байсан нь онцлог юм. Тэгвэл энэ үеийнхний санхүүгийн мэдлэг яагаад бусдаас илүү байв? Судалгаанд дурдсанаар Gen Z-чүүд даатгал, ипотек, банкны зээл, ломбард зэрэг уламжлалт, санхүүгийн бүтээгдэхүүнийг бага, хэрэглэдэг бод хөрөнгө оруулалт 15%, цахим зээл 20.7%, криптовалютыг 27% илүүтэй сонгож байна. Энэ тэдний санхүүгийн шин трендүүдийг илүүтэй сонирхдог. Мөн техник технологийн хөгжихтэй хөл нийлүүдийн асгаж байгааг харуулж байна. Харин Millennials буюу 25-оор утсан өр насныхан даатгал, ипотек, зээл, цахим зээл, ломбард зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг жигд хэрэглэдэг. Гисэн хэдий ч хөрөнгө оруулалт 14.2%, криптовалютыг 16.4%. Арай бага хэрэглэх хандлагатай байна. Тэд санхүүгийн сонголтоо хийхдээ илүү тогтсон арга барилыг дардаг болжээ. 40 болон түүнээс дээш насныхан хөрөнгө оруулалт, даатгал, ипотек, банкны зээл, хадгаламж, ломбард зэрэг уламжлалт бүтээгдэхүүнийг илүү сонсдог. Цахим зээл 15.3%, криптовалют 15.3%. Хэрэглээнд бусад насныхантай харьцуулахад бага байна. Энэ нь тэдний хувьд санхүүгийн хувьд илүү аюулгүй багтаатай арга замыг эрэлхийлэхтэй холбоотой байж болох юм. Судалгаанаас харахад иргэд санхүүгийн шийдвэр гаргахдаа мэдээлэл авах их сурвалжаа чухалчилдаг байна. Оролцогчдын 17% нь хинээс ч зөвлөгөө авдаггүй бол 41.6%. Нэн ээж, аав, эхнэр, нөхөр гэр бүлийн гишүүдээсээ зөвлөгөө авдаг гэж хариулжээ. Санхүүгийн шийдвэр гаргахад гэр бүлийн зөвлөгөө чухал байдгийг харагдаж байна. Бага хэмжээний хураамж төлж их хэмжээний мөнгө олох боломж санал болгоход иргэд юу хийх вэ? Судалгаанд оролцогчид санхүүгийн lower зарилангийн шинжтэй үйлдэлд ойр дотны хүмүүстэйгээ зөвлөдөж олон нийтийн сүлжээнээс мэдээд хаах хандлагатай байгааг харуулсан байна. Санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх, зарилангаас сэргийлэхэд энэ нь чухал юм. Энэхүү бичлэгээр Gen Z залуусын санхүүгийн мэдлэгийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэлээ. Та бүхэн санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж зөв шийдвэр гаргаарай. Баярлалаа.